Сайн байцгаана хүүхдүүдэд цаахан сургуулийн хятад зэдлэгийн агш мөнгө уян байна. 同学们好，我们开始上课了。首先呢，我们一起来复习一下上节课学习的古诗。За шинэ хичээлээ сурахаас өмнө түрүүчийн хичээл дээр сурсан эртний шүлгээ дахин нэг давтацгаая. 相思王维，红豆生南国，春来发几枝。愿君多采撷，此物最相思。好，现在我请永元同学给大家朗读一遍. За шинэ аяраа шүлгээ ангийнхандаа нэг уншаад өгөөрэй. 相思王维，红豆生南国，春来发几枝。愿君多采撷，此物最相思. 很好. Бусад хүүхдүүд маань ч гэсэн шүлгээнийг сансан баха. За бидний сурах эхний ханзуул头发 буюу ус гэсэн үг байна. 头发. Жишээ өгүүлбэрийг хамтдаа харцгаая. 姐姐的头发不长 буюу эгчийн ус урт биш ээ гэсэн үг байна. Дараагийн үзэг шинэ ханзуул 脸 нүур гэсэн үг байна. Жишээ өгүүлбэрийг харъя. 你的脸真大 буюу чиний нүур үнэхээр том юм гэсэн өгүүлбэр байна. 你的脸真大. 好, хүүхдүүдэд жишээ өгүүлбэр болон хандсныхаа дарааллыг дэвтэр дээрээ нэг удаа хуулаад бичээрэй. Дараагийн бидний сурах ханзуул 鼻子 буюу хамар гэсэн үг байна. 鼻子 жишээ өгүүлбэрийг харъя. 你的鼻子真长 буюу чиний хамар үнэхээр урт юм гэсэн өгүүлбэр байна. Хандсныхаа дараалал болон жишээ өгүүлбэрээ дэвтэр дээрээ хуулаад бичээрэй. 你的鼻子真长. Дараагийн сурах үг бол ам гэсэн үг байна. Ам гэдгийг хятадаар 嘴巴 гэж хэлдэг байна. 嘴巴. Хандсныхаа дарааллыг анхааралтай дэвтэр дээрээ нэг удаа хуулаад бичээрэй. 嘴巴. Дараагийн бидний сурах ханзуул 耳朵 буюу чих гэсэн үг байна. 耳朵. 我的耳朵很小. Миний чих үнэхээр жижиг гэсэн үг байна. Дараагийн бидний сурах үг бол нүд гэсэн үг байна. Нүдийг хятадаар 眼睛 гэж хэлдэг байна. 眼睛. Жишээ өгүүлбэрийг харъя. 妹妹的眼睛很小. Эмэгтэй дүүгийн маань нүд үнэхээр жижигхэн гэсэн өгүүлбэр байна. Жишээ өгүүлбэр болон хандсныхаа дарааллыг дэвтэр дээрээ нэг удаа бичээрэй. 好，请同学们把汉字的笔训和句子写在本子上. За шинэ үг маань ийхүү дуусч байна. Шинэ сурсан мэдлэгээ бататгаа дасгал ажиллая. 好，同学们，这是什么? Энэ юу лээ? Энэ бол ус, 头发. 好，这是脸, 眼睛 буюу нүд, 耳朵 буюу чих, 耳朵, 鼻子 хамар, 嘴巴 ам. 好, өнөөдөр бид бие эрхтний нэршлиг хятадаар хэлж сурлаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд маш их баярлалаа. 我们的课上到这儿，谢谢同学们，再见。